За сайн байцгаана уу хүмүүстээ, энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээрээ за нэгдүгээр дасгал. Үлэх системийн 2 дугаар үеийн үндсэн төлөвтөө хослоогүй 3 электрон бүхий элементийг сонгоно гэж байна. За тэгэхээр энэ дээр хослоогүй 3 электронтой элементийг сонгоно гэж байна. За үндсэн төлөв гэхлээр ерөөсөө электронууд нь дүүрэхдээ хуундын дүрмээр орбиталууд дээр нэг нэгээрээ байрлаад дараа нь хосолж дүүргэгдэг гэсэн ерөнхийдөө бол зарчимтай байдаг. За тэгэхээр яг энэ тестийн хувилбарт болохоор ерөнхийдөө бол бор, нүрс төрөгч, азот, ботор, хүчил төрөгч гэсэн 5 элементээс бол азот нь яг гадаад давхраандаа p орбитал буюу за яг 3 p орбитал дээр нэг нэгээр хослоогүй электронтой бол байрлаж байдаг байх нь. Тэгэхээр зөв хариу нь C байх нэ. За 2 дугаар дасгал нь натрийн гидрофосфат. За энэний ингээд бол томьёо натлаар натрийн H2PO4-ийн молекул дахь фосфорын атомын валент ба асетилын зэргийг сонгоно гэж байна. За тэгэхээр энэ дээр бид эхнээс нь валентын тодорхойлохын тулд эхнээс химийн холбоо ерөнхийдөө валент гэж юу вэ гэдгийг мэд хэрэгтэй болчихж байгаа юм. За тэгэхээр валент гэдгийг мэдхийн тулд бид эхнээс нь химийн холбоо үүсгэх холбооны тоог ерөнхийдөө заадаг. За тэгвэл эсрэлийн хим гэдэг нь болохоор өдөөгдсөн төлөв байдалд байгаа химийн холбоонд оролцох идэвхтэй электроны тоог хэлдэг байх нь. За энэчнээс элементийн атомын үзүүлэлт эсрэлийн хим валентын тоо утгаараа бол тохирдог. За тэгэхээр натрий бол мэдээж 1 валенттай, за хүчил төрөгч 2 валенттай, ус төрөгч 1 валенттай. За энэчнээс бүгдээрээ тооцоолохлоор хоёрыг хүчил төрөгчийнхөө 2 эсэлтлийн химээ 4-т нь үржүүлээд 8. За тэр 8-аас натрий болон ус төрөгчийн нийт 3 эсэлтлийн химээ хасгалаар 5 буюу за фосфор нь нэмэгт эсэлтлийн үзүүлэх учраас нэмэгт 5 гэсэн эсэлтлийн үзүүлнэ. За тэгэхээр хариулт нь бол B байх нь 5 буюу нэмэгт 5 гэсэн эсэлтийн. За тэгвэл 3 дахь дасгал химийн нэгдлүүд ба тэдгээрийн ангиллын хамаарлыг сонгоно гэж байна. За тэгэхээр энэ дээр бид нар бол хамаарлыг нь сонгоход амархан болох нэ. Энэ хамаарлын ерөнхийдөө ангиллын хамаарлыг сонгохдоо нийлмэл үзэн үндсэн ангиллуудаа бид нар харгалзаад за тохируулах нь байна. За тэгэхээр хувьсах валенттай элементүүдийн хувьд одоо жишээ нь хором байна энэ дээр. За хоромын хувьд бол хором О гэсэн нэгдэл нь бол суурийн оксид, за хором 2 O3 нь талаар амфотер оксид, хором O3 нь бол хүчлийн шинжийг үзүүлдэг за ийм оксидууд байх нэ. За тэгэхээр хором О суурийн оксид гэхлээр нэгийн S хоёр нь W за тэгээ 3 нь мэдээж H3 BO4 гэхлээр хүчил за тэгээ сүүлийнх нь мэдээж комплекс нэгдэл байна. За ингээд зөв хариулт нь бол C хэлбэр байх нэ. За 4-р дасгалын хувьд хормот ионыг таних чанарын урвал дараагийн юмудаас алийг нь ашигладаг вэ гэж байна. За тэгэхээр энд чанарын урвалаа бичгийн тулд эхнээс нь усанд үл уусдаг тунц үүсгэн явагддаг урвалаар анион катионыг таньж илрүүлдэг хормот ионыг. За тэгэхээр энэ даалгаварт бол баарийн хормотын тунц бол ерөнхийдөө бол яах нь хормот ионыг баарийн хормотын тунцыг ашиглаад хормот ионыг бол таньж болдгоо. Тэгэхээр за 5 дугаар дасгалын үед дараах цахилгаан соронзон долгионуудаас аль нь хамгийн их энергитэй байх вэ гэж байна. За тэгэхээр энэ дээр бид нар тайлбарлахын тулд эхнээс нь молекул гэрэлтэй харилцан үйлчлээд яг тэр гэрлийн туяа давтамж долгионы урт энергийн өөрчлөлт нь бол ерөнхийдөө ялгаатай байдаг шинжит нь бол үндэслдэг байх нь. За тэгэхээр энэхүү ерөнхийдөө дарааллаар энергийн хэмжээ бол ихсдэг гэж ойлгож болно. За тэгэхээр ингэж ихсхийг харахаар энд бол яг энэ дарааллын дагуу бол хамгийн сүүлд нь гамма туяа илэрч байгаа. За тэгэхээр энэ нь бол яг гамма цацраг болж өгөх нэ. За 6 дугаар дасгал өгөгдсөн нэгдлүүд ба тэдгээрийн талс орон торын бүтцийг харгалзуулна гэж байна. За энэ дээр бол хоолны давсан кали йод бол ерөнхийдөө бол ионы бүтцтэй яадлаар дандаа ионы холбоогоор холбогдож байгаа учраас за төмөр гэсэн нь болохоор металлын талс орон тор. Тэгэхээр нэг нь бол балчулуу альбмаз нь бол
харин атомын бүтэцтэй байдаг. За тэгэхээр 1-ийн Z, 2-ийн Y, 3-ийн X, 4-ийн Q байх нь. За тэгэхээр яах нь зөв хариулт нь Q байх нэ. За нүүрс ус агуулаагүй хүнсний бүтээгдэхүүнийг сонгоно гэж байна. За тэгэхээр энэ дээр бол мэдээ сүүн цүүний хүчил, сахарт нүүрс ус, за талханд талах зардууланд баялаг ихтэй учраас нүүрс ус бас агуулдаг. За тэгэхээр нүүрс ус агуулаагүй хүнсний бүтээгдэхүүн нь бол энэ дотроо кофе байх нэ. Тэгэхээр зөв хариулт нь C вэ. За органик урвалын тэгшдэглээс гидратацийн урвалыг сонгоно гэж байна. За тэгэхээр энэ дээр бол дандаа органик урвалууд өгөгдсөн байна. За тэгэхээр бид нар бол органик урвалын төрөлд ус төрөгчтэй нэгдэж байвал гидрогенжих, за галгиантай нэгдэж байвал галгенжих, за галгиант ус төрөгчтэй нэгдэж байвал гидрогалгенжих. За тэгээ мономерийн олон дахин агуулсан байвал полимержих гэсэн бол урвал бол явагддаг гэж үзсэн. За тэгвэл устай нэгдэж байвал гидратацийн урвал гэдгээ. За тэгэхээр энэ дотроосоо бид нар гидратацийн урвалыг сонгохын тулд мэдээж энэ урвалын тэгшдэглүүдээс аль нь устай урвалд орж байна гэдгийг харна. Тэгэхээр D хувилбар дээр бол ганцхан энэ органик нэгдэл маань устай урвалд орж байгаа гэж байгаа учраас зөв хариулт нь D байх нэ. За бодисын уусах чанар нь жижиглэлтийн хэмжээ, гадаргуугийн гадаад шин чанар, гидрофил шин чанар, орон торын бүтцээс бол хамаардаг онцлогийг харгалзан зөв хариултыг сонгоно гэж байна. За тэгэхээр энэ зөв хариултыг сонгоход бол бид нар за дараах өгөгдлүүд өгөгдсөн байна. Тэгэхээр эднээс яах нь вэ? Ерөнхийдөө бол бид нар бодисын уусах чанар нь гадаргуу нөхцөв арзгаар байх ёстой. Яг энэ бодисын жижиглэлтийн хэмжээ бага байх. За тэгээд талд орон тор гидрофил шин чанараас нь хамаарах онцлогтой байдаг. За тэгэхээр энэчнээс аль нь яг энэ шин чанарыг хадгалж байна уу гэдгийг харна. Тэгэхээр адил хэмжээний элсэн чихэр йотонгоос илүү хурдан уусна. За хоёрт нь адил хэмжээний йотон мөсөн чихрээс илүү хурдан уусна. За гуравт нь адил хэмжээний зүгийн бол мөсөн чихрээс илүү хурдан уусна. За тэгвэл адил хэмжээний элсэн чихэр давснаас илүү хурдан уусна. Тэгэхээр бол энэ дээр яг давс элсэн чихэр хоёрын уусалт бол ерөнхийдөө ойролцоо байх учраас зөв хариулт нь A. За 10 дугаар дасгал. Тээврийн хэрэгслийн бензиний шаталтаар үүссэн нүүрс төрөгчийн моноксид хоргоожуулах урвал дараах тэгшдэглээр явагддаг. За тэгэхээр 80.6 литр нүүрс төрөгчийн моноксидыг хоргоожуулахад шаардлагатай хүчил төрөгчийн эзэлхүүнийг нь тодорхойлох нь байна. За тэгэхээр ингийн тулд бид нар эхнээс нь за энэ нөгөө бензин болон дизелийн түвш хөдөлгүүрт бол ерөнхийдөө бүрэн шатаад нүүрс хүчлэхийн ус үсгэх ёстой байдаг. Гэхдээ автомашины хөдөлгүүрт бол хүчил төрөгч дутуу сорогдох юм бол детонац зэрэгээс хамаарат дутуу шаталт явагдаад ерөнхийдөө нүүрс төрөгчийн моноксид буюу CO үүсдэг. За энийг санах хэрэгтэй. За тэгэхээр бид нар одоо энэчнээсээ ерөнхийдөө бол пропорцлно гэсэн үг байх нь. 44.8 литр нүүрс төрөгчийн моноксидоос нүүрс төрөгчийн моноксидыг хоргоожуулахад 22.4 литр хүчил төрөгч шаардлагатай юм бол 80.6 литр CO-г хоргоожуулахад хичнээн хэмжээний хүчил төрөгч хэрэглэгдэх вэ гэдэг пропорцлно. За ингээд бид нар пропорцлоод бодглохлоор 44.8 литр хүчил төрөгч бол хэрэглэгдэнэ гэж гарч ирнэ. За тэгээ анхаарал хандуулсанд баярлалаа хүмүүстээ.